засагт таны хохирчууд залгаа аймаг хотл шуунд зартай суутай хохирчууд засагт таных зарилэг төвчаал түүх ширтэд замтай мөртэй хохирчууд засагт таныхаа 이길 хүмүүсийн дунд алхаж яваа. Монгол улсын зохиолчдын эдийн шоу яруу найрагч Ямжин Даватрахыг амтгуулъя. энэ тоглолтын үзэхээр хөрөн зүүсэн таа бүхэндээ талархаж байна.
юу хэлэхээр ингээд намайг сайхан тоглолтын одоо тоглох юуг мөрдүүлж дэмжиж өгсөн нутгийн ард түмэн та бүхэндээ энэ яаж утсан байгаа та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Намайг нэлээд удаад ажиллаж байгаа нүүр хаалгаар тийм сууж байгаа тоглолт өөрөө бартаа тэгээд юм тэгээд өөрөө энэ цусан нутгийн та бүхэндээ хамт олондоо найз нөхдөдөө та бүхэндээ төрүүлээд товчхон гадсан гэж бодож байна. Хадын зикэр уудас батгатн хайрын мөндөр цутайны санагтн хүрэн үзүүл хүч хонон хатгчийн мөндөр өгсөж тавих онгон догшин сайхан нутгаа орчлон багтан мөрөөдөж явахад хүсэл бодлын ах нэрээтэй хүлэгшүүлгийн онгод яваа. Алтайны өвөр аанда модготн арцны өвөр ангил санагтн шандын даваа зүүн зүндэжин шарантай бол зүрхэн тархилна. Онгон догшин сайхан нутгаа орчлон багтан мөрөөдөж явахад хүсэл бодлын ах нэрээтэй хүлэгшүүлгийн онгод яваа. Хайн күнийгээ заримтлаар одоо намайг ярьсан тэр хугацаанд надад очиж уулзаж явсан. Хамт найзууд маань, хамт олон мөн байна. Ахын дүүс мөн байна. Нутгийн ард түмэн байна. Та бүхэнд би баярлалаа шүү. Та бүхнийхээ нэрээр ийм сайхан үдээсэн баярлалаа байна. Надад юм яг хогтыг хамтдаа таамаг юу яг ганцаараа баярлалаа. Намайг Яагаад аасрахыг гэдэг үнэтэй шиг болж байна. Монголын зохиолчдын гишүүн Ямбажийн даваацмынхаа ахын тайлбар тоглолтыг хүндэтгэж энэ сайхан уран бүтээлч төрхийнхөө аяас бидгийн өргөж энэ агуу их багшийн төлөөж мөн өөрийнхөө сэтгэл зүрхийг энэ тэнгэрийн заяанд өргөж нэгэн эрхэм хүмүүс ирсэн байгаа. Энэ бол миний бурхан багш Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын уран зохиолч Монгол улсын соёлын авиац хөтөлбөр болон цомгийн эзэн Туурч тангадан гасан гэдэг эрхэм номын хүүхд өгсөг Устанавя, Сарахуя, Мамчата, Хурай! Ягодын самсаар гутстай тасраг хүн гараад ирэх танаа. Тэгэхээр би бол ардын цолыг багцрах үтгдэг авиас бишгийг бол их үтгдэг хүмүүсээс даваад ирмийн үтгээд ирж байгаа нэ пантрак. Энэ тохиол гэрнэчтас ухтүлийн өмнөдөлтөй тайлбар тоглолтын хоёр хүмүүс. Тэрний нэг нь даваад зэрэг нөгөөх нь тэмээг шангасан. Энэ байна. Тэр бас их хүчтэй. Натууник хэлэвэё тэнийг багтман голч. Тэгээд хөрхөдөө унганда уйсан даандаа тавцсан атшаа үрийн дэвсэрсэн атшаа одоо соёл хүмүүс саяа юу гэнэ чая баярмагт миний соёлын хэдүүлсэн яагаад үхээр авууг чатраавлын лотойд лотомгийн дэвтүү мишгийн зэгнэнд
нарийн сүрэн дарагдаад эдгээр болохгүй гэж байна. Тэгээ нэг дөрвөн дарсан ачиг болсноосоо хөрөнгөтэй ихлээ. Одоо энэ ном нэж ихлээ юу дөрөхгүй ихлээ. Арачаар яанагаахгүй ихлээ. Тэгэхээр сүйд нь хайрахгүй ихлээ. Тэрийг ном уншиж үзвэл тэр дуудлага хайрын хоёр их ялгаатай. Дуудлага гэдэг үг ядгуурн дуурвалхаа байлаа судахтай. Дуудлаж байна гэж миний дуурвалхаа байлаа чинь харж үзчихээ судахтай. Өөрөөр хэлбэл дуудлаж нүдээр бол нөгөө төр рүү явчихдаг. Энэ хоёрын хооронд сайн хэлдэг тохиолдол. Гэтэл хайрч бол хүнийг нүдээр анхаарал тэгэхээр зүрхэнд үгүйсдэг. Тэр доод төвөөр нэг явахгүй. Эвчээс нөгөө дуудлахгүй бол хүнийг дандаа уруудаг. Тэр хүнийг зөвхөн болоод явчихдаг. Хайрч бол дандаа хүнийг уруудаг. Энэ мэтэй өрөнгөтэй гиннес төсөөрөө очроттой багтайгаар ухаалгүй явж байгаа даваа зэрэгтэй дахиад ирвэн үргэлжлэж байна. Нэг хайрын шиж байсан. Гасцсан гурван төсч байна одоо яагаад хайр маяг яг нэг зүйлтэй болтоорой. Энэ хайр зөвхөн янз бүрийн хайр. Хүний хүчийг хайрлах авах хайр. Энэ шүлгийг би одоо бас яг гэрнэжээд хэрүүц чисмүүрээр шалганы үсэн болцоглох хоёр суудан шүүдэр шиг хосалаг нүдэн билээдэг хөө. Нэг нүд нь ойлж байхад нөгөө нүдний нэг хөө. Үгүй нэг өрөөс нүдний хөө. Үйлтийн бол гасан усан горих биштернэг хөө. Энийг бол хоёулын итгэлийн голбот туслаа. Очевидно хоёр батнигын үндэс баян ганцхан шинээр хоёр салаалаад өгсөн хос сарнай билийдэг хөө. Нэг нь дэлбэг амжихад нөгөө нь цомрлооны хөө. Үгүй дихгүй үйлийн барилсаар зүрхгүй нараа үзээд хоёулшээ уран үзээд хоёулшээг сахтаг найхтан үчи сартаг дэвлэн нэрсаа. Чивдэн хоёр сингэртэл снори чэс манчиг атад синчин түшигчэн нэг чиг хом хийрлээ. Нэг нь хэрвээ шахтуул нисэж нөгөө нөрөхгүй үгүй хүний чанаа гихгүй за зовдгийн бол нэг зовсын хамсаалаа. Ачаалтын бол жаргасан шамчралаа. Үргүй гайхалтай сонснего үүрэг илгээл зүгтаснаа. Тэгээд одоо насны нэг хөөж яваа. Ахын ном бичсэн чиглэл юучлээ Монгол хүнд ажил чанар тогтхол авьяас tuttuq шүү. Тэрний бодлоо. Энэ бас яа логикийн бүхтэй мөнгө шүү. Логикийн тоосон ч юм. Тэгээд Анаа кинахад нэг сэттимээ яваа. Тэрнээс исиг аваарай. Миний Аа
нэгэн бүсгэрдүүрья. Монгол улсын гавьяатчигчин оюун цэцгэлчгээ хөлтүүрья. Намсгийн чиг. Урхийн баярсан зиар хүчиг аамин.
Монгол түмэндээ морины хэмээн алдарсан Монгол улсын гавьяажигчдын Батгэрийн Батбаяхыг хүндгэмрья. Батбаяхын хөдөлгөөний хэвлэлээр гарч ирж байсан хүн идгээс хөдөлгөөн гайгүй болчихсоо гэдэг даваатар хэмээн энэ тоглолтод маш их сэтгэл өгч эдгээрийн өнөөдрийн тоглолтын их зориг урмыг өгсөн юм аа. Ийм юм. За баярлалаа. Баярлалаа таамтай өнөөдрийн зөвлөмж шүлээ. Амьдрч хамт байгаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсье гэж бодож баярлалаа таамтай. Намайг шүлэг унших уншаад өгөөч гэсэн. Би тэгтээ шүлэг уншихтаа сайн юм шиг үү те. Надад үнийг сахаад чи. Яа шүлэг уншихтаа сайн байх. Яруу нэгч маань сайн байдаг. Хамгийн сайн яруу нэгч даваад үргийн ээжтэй очроо гэдэг сайн шүлгийг тав үедээ уншиж байгаа яа. Super
ээжтэй сүд хиймэр гэдгсэн сагуусан тэнгэр бурханда цаг үргэлж очоор цайлж тохлож суугаараа санаа сэтгэлээ хэлээрээ саадж хүндэлж бордоороо ээжтэй очоор уулсандаа залбираад уйлж хилцдэг ээжтэй өчигдөр өрөө хүрээсэн ухааны тэнгэр бурханда одоо мөдөх яваад очоор баярлуулж ихлүүлж чаргаараа онгоцтой хөглөгөөрөө одоо хонож хуучтаа мордоо ээжтэй очоор үрээсээ нэгтэй өвч хэлбэрдэг ээжтэй үүдс буйдсан үрийн тэнгэр бурхандаа одоо тавхан очоор өнөрлөж нэрхээ ганаа өнөр бүлэрээ зочлоо өнжиж бужигнаа мордоо ээжтэй очоор ширэний ард зурж байгаа энэ өдөл буурлын хүнийг харж байгаа. Энэ ямар бүхэн налхаж шүлбэж төгөө. Ээжтэй хүмүүс дандаа ялх байдаг. Та мөнгө ялх хүний дээр өршөө. Бүгдээ дандаа ялх байдаг юм байна. Яг над шиг бодлоо мэддэг гац зүрсэн. Яг над шиг залаатай болох хүссэн. Нэг ихтэй болсон байдаг. Тэгээд би гэдгээр багтдаг юм. Би гэдгээр буруу багтах буруу, зөв багтах зөв юм байна. Ингээд би даваа гэдэг хүний би төвшөлгийг тавд санахлаа. Өндөр хөвгүүдийн өндөрж болсон сүнс өрөөлөс гин төлөө өвчж завсан зүрх би хөдөлгөөн гэсэн хотын өргөй би хөдсөн дээрээ байсан хөдөөний нэг ятга Хэцэхэн бичгийг мэдтгүй тэнийг баян тасаг орныхоо буян ялсан ахтраа би хүүхэн алхой оюут мэлдэг нохой би худгай хогой уурч мэлдэг нохой шууд ходрол хоёрыг шилжиж чаддаг чаддаг. Би шүдэд буян хоёрыг шүдэж чаддаг. Бурхан. Би өрний хач модыг гайхаж зогсдог. Согоо би үнэн хөдөл хоёрыг зүрч чаддаг сандаг. Би өнөөдөр тэгэхгүй сүүл гэдэг манг гисч уулсаа мартдаггүй сүрдэг Монгол. Би хатаа мэддэг хараа хатж тулсан өөцсөн би хаттай чөлөөтэй хөрсийг хавж өгсөн үндэсгэн би говьтай
저희가 저희는 홈페이지가 감독이죠가 이렇게 어떻게 하다 나와서 하다 서로 대표님들 амжилтыг хүсэе. Тэгээд энэ сайхан урагтны тоглолтын дээр бас нэг сайхан шинэ урагтэлтэй ирсэн. Энийг бас их өргөмөри Монгол Улсын өрхийн зөвлөлтөнд ариун болтын хөгжим лавд оржин шүлэг бодлоос уята сутай мэн сайхан өргөмөри.
Даатныхын үзэгнэлт нөхөр Монголын зохиолчдын эвлийн шагналт Монгол яруу найргийн болор цомын тэргүүн байрын шагналт олон улсын зураачдын гран-при шагналт мягмарын амар үгээ хөндлөөрье. Хоёршиг машина. Тэнгэрийн олдор нэг шалгачжээ заа. ноён уулын олдор ширмэл ширдгэн дээгүүр номхон хүрэн бого шуу тээж яваа мөнөх буг шууны зээг ширээс дундуур мужид амтэн жигүүртний цус урсаж байгаа. Эв найрт буг шуунууд өдгөө Гэваажингийн цэцэрлэгт гурван тайван жиргэнд баясан мөнхийн усны хүрхрээнд сэрүүцэсгээж байгаа. Энэхэн хөх замбуулн руу сураг тавьж сарны цагаан туяагаар дайж байгаа. Эв найрт буг шууны угсаат амтэн жигүүртнүүдэдгөө зинхэр гарагт зүсийн гэрэлтүүлэн оршиж байгаа. Их дэлхийн хэвлэгээс уран дан жиргэнээр чимээ отуулж төрлөгцөн эрх дураараа оршиж байгаа. Голомтны олбор язгууртан хатны дээлэн дээр гоё чанхэ өнгөт ээж байгаа. Өнөө ганган угсны хүрээ шидээс дундуур өрлөг хатан гижийн сүү гэрэлтж байгаа. Тэр язгууртан хатан өдгөө үржин хандын оронд үлэг гүрүүл хүлэглэн зугаацж жимсний дарсанд омбож байгаа. Тэндээс сургаалаа үлгэрээр дамжуулан өвөг дэмэгдээр хэлүүлж байгаа. Энэ язгууртан хатны удам энхэргоо хөдөлгөө бодон замбууланд энгисгийн туяаруулан намжирдан сууж байгаа. Эндээс сангалцлан зүудэрэн илгээж одод мичдээр хэлүүлж байгаа. Хойд синхрийн агуун олбор хатны сүх зургийн дээгүүр ховор зэрлэг амтд үсчин дүүж яваа. Мөнөө ховор амтдын зурмал зураасан дундуур мөрд зэрлэг атгуусны хөдөлгөөн гүйж байгаа. Тэр хөлсөн тэр зэрлэг амтд өдгөө Гэваажингийн талаар дахилдж бас арслан заамуудтай үдээшилж яваа. Тэндээс аниг чимээж тэнгэрийн заацсаар одод хуйлруулан галт шуудыг үргэн дүүлж байгаа. Харайн дүүлэгчдэр амтдын угсаад олон атгууснууддгөө хан хорвоод хурдыг нь магнайтан тоосгүй хурдалсаар яваа. Хаан хөх тэнгэр лүү харж үсээд хангин төлөөн саагаад цагирж байгаа. Хөшөө цайдмын олбор хүн чулуун дээгүүр хүннүс нүгийн өгдийн дүр тодорч байгаа. Өнөөг сүрлгэр хүрлгэр дүрийн сэлбэртэйн чулуунгийн дундуур өнөртний шаниун зүрх цохилж байгаа. Тэр язгууртан шаниудгөө жан шамбалын оронд тэнгэрийн чуулганд хангатлуугаар шатарлуулан алтан синтидээр саларч байгаа. Тэндээс зарилгаан сахиусаар дамжуулан улаачдаар хэлүүлж байгаа. Энэ язгууртан шаниун удам хараа дээгүүр харж үлдгөө мананд замбууланд ургийн залгуулан ханхан сууж байгаа. Эндээс үсгэн залбирлаараа илгэн нарны алтан цацаргаа хэрхэн одуулж байгаа. Газарт мөнгөрсөн тэнгэрийн хаан олдурууд гайраг зинхэр дэлхийн нүдийг хужирсаар байгаа. Гандан Гэваажин үржин ханд жан шамбалд морилсан дээдс минь
галаанс гэсэн үрсийг хэн зөвхөнд амьдрал саарал байгаа. Дээсээс салаалсан удмууд чинь нүдээр бүлтгэлгийн уйгуржин бичгэн үссаар байгаа. Дээсээс сүрвэлсэн садангууд чинь чихээнд дийлгэн уртын дугаан сонссоор байгаа. Дээсээс улаасан ус чинь өвөн заламжлан соёлон залсаар байгаа. Дээсээс удамшсан үрс чинь хилэн бултаалан соён боон зурсаар байгаа. Монгол улсын соёлын дэргүүний ажилтан Аюун Баатар дүүгээ орж байна. Аюун Баатар дүү маань хацтай. Сая та бүхэн мэдж байгаа газ дэлбэрэлтийн аюул болсон тийм үү? Тэрний дүртөд амьд гарч өдөөдөө болоод өнөөдөр энэ чигээр загсж байна. Тэгээд анхныхаа одоо энэ аюуласаа амьд гарсны хамбай болон таахад оргуудын тоглолтыг дуугаар өргөж ирдэг. Онцгой энэ хүмүүс Говьтай аймгийн Тамган сумын хүүхэд байсныг нэрийгрүүлж байна. За тэгээд тавхыг баярлалаа өгье. За бүгдээ Говьтай баярлалаа. Яас цог орно. 자, сайн байцгаана уу? сайн тусгаж 나우스한테 сайхан доолтонд хүрэлцээж бас айдуугаа өгч байгаа бүлгийг баяртай байна. Тэгээд нэг сар энтүн харах гэж дуу шинэ дуу дууцгаа тэгээд бас яг айсан юм байдаг харахыг би бас мэдэхгүй юм аа. Тэгэхээр одоо тонкисэн байгаа байдаг юм шиг байна тийм. Тэгэхээр одоо ахтан тусгай байдаг юм харах юм байна. Тэгээд тавхны зориулж тавцайхан шүлэг энтүн харах гэж сайхан дуу шинэ дуугаа хөргөн байна уу яа. Тэгээд хамтдаа сонсцгаая. 또 신도 옷을 오가 하르자가 쇼네.
эхлээл одоо энэ дэм анхан дуудаад чиглээ тэгээд хамтран уран бүтээл хийжсэн олон уран бүтээл би дахиад нэг дуулагдах. За тэгээд дөрвөн дагаж найзтай зүгээр гүндэг төлөвлөе. За ингээд нөгөө даваасрах юм бас нэг дуугаар Монгол улсын соёлын хүмүүний ажилтан Монгол улсын урлагийн аяа төлөвлөлтөн Оросоо гэж үнэр дууддаг та хүмүүднэ. Тэгвэл соёлын тэргүүний ажилтан Оросоогийн дараагийн Оросоо гарч ирнэ. Оросоо гөрий. Хэмэхээр гэдгээс хадаа өргөн барья. Тэгээ та бүхний минь нутгийн зам олны минь баян гişгэн өнөм өгөхөд дэвгэж явах төсөөрөө. Бүгд сайхан ээжүүдтэй сайхан дуу өргөндөө шүү дээ. Тэр үеийн газар намгийн сайхан бүгдийг энэ сайхан дуугаараа өргөндөө шүү дээ. Сүтэ цанаас чилүүг хараагүй Сэтгэлдээс босээ батхаагүй Уусаалтайда залбирч мөргөсөн Ойхон цайсан буурлаж тэдэ Бүдийн аршиг харны бэсэг Үдшиг одшиг бойнод дэдгэрдэ Шагнасаг насны шүтэг урлаж тэдэ Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хөгжимчин уран дасгалыг хөтлөх юм уу?
сайн байцгаана уу? Бортын дөрвөлөрийн орон нэмдэгээрээ ингэж Ухаан мэрэгдлийн сургаалыг оюутан дэвсэн алтай нутгийн өндөр заяад хэвлэг замхан тааврын энэ үчиг төмөн гамрамадан айлгэмжлээ. Айлгий сайхан хайцтай гараагүй оронтой сайхан байшаа болоод гэж. Тэгээд энэ сайхан халуун дулааг нэрийг шингээсэн энэ сайхан алар ташаад байлгуулсан даваа зэрэг ахта маш баярлалаа. Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье гэж бодож байна. За тэгээд мөн миний энэ тайзан дээр зогсох шалтгааны үүсгэсэн хүн маань энэ донд бас тав хүний донд сууж байгаа. 2010 тусгай сараа кино хийгдсэн Монголын үндэсний олон нийтийн телевизээр үзэгч төмний хүртэл болсон. Дэндвийг төрүүлсэн хүн бол энэ донд сууж байгаа. Авалтаа ангийн харьяат зохиолчдын хэвлэлийн хорооны өдөртөх зөвлөлийн гишүүн Амсараа тэн сууж байна. Яагаад дэндвийг жигхэн оюун бодлоор тархиараа шүүж оролцсон хүн маань энд ингээд тоглон сууж байна. Танд ингээд баярлалаа. Ингээд таавын зэрэгдээд яруу дээрээс аваа зэргийн шүлэг минь доёрын айлгоо ичи бурхан гэсэн сайхан дуу. Энэ тоглон суугаа бүх сайхан ичи нартаа болон аваа зэргийн ичи зэрэг дуу яа гэдэг нөө. Sorry.
юу гэж байна. Арай хамбаас цагаан гэж. Энэ сайхан өдөр Монголын маань энэ сайхан ус нутгийн тэнгэр дор Алтан их уулс тушрагдж байна. Алтан их уулс дундаа агуу сутай хайхан тушрагдж байна гэж би бодож байна. Үнэхээр Монголын их уулсын
ноён өргөл төрсөн агуу чадруудын дотоод агуу дотомгийн төдөө агуу бишгийн цэдэндрж гэж чанамсан гурван эрдэнэ төрсөн Алтан их улсын их хутгасгын ноён өргөлүүдийн үргэлжил энэ сайхан алтан тайснаа шүдэг найрган хийж байна гэж ингэж өөрийгөө багтаж байна. Юмны учир нь юу гэж сайхан байдгаа. Агуу чадруудын дотоодын нэрмжил шагнад гэж энэ том шагнад Монголын утгасгуудын нэр дүр болсон Монголын утгасгуудын алтан хуудас болсон ийм шагналаа. Энэ шагнадыг анх дэгэ хүүгийн сүрээгүй энэ шагнадыг анх аюул зарын оширватгүй энэ шагнадыг анх Монголын сонгодог зохиолч чадруудын дотоод гэж ütсэн бажуудын гамбатгүй авчирсан шагналаа. Энэ шагналыг өндөр хаттай хөө томын оширгүй авчирсан шагналаа. Энэ шагналыг миний эрхэм бах өнөөдөр хүндэтгэн сайвлаж байна. Эрхэм бахтаа уран бүтээлийн хадуун баярыг хүндэтгэе. Эрхэм хүндэт даваа цагын танаа Монгол улсын төрийн хашаа шагнал эрдэмтэн зохиолч чадруудын дотоодын нэрмжил шагнал одох болцын шалгуурыг биелүүлсэн танд ихэр зохиолчийн нэрмжил шагналыг хүртээж Ингэрийн тэмдэг дэвсам гардуулдаа. Эрхэм танд засаг таны хөх харьцуул зэрэг шилдэг бүтээл төрөлтөд чадруудын дотоодын нэрмжил шагналыг одосон байсан ийм алтан хуудас хүртээсэн байна. Агуу их авиастаг Монголтой уран бүтээлчдийн дунд олон шагнал байдаг. Тэрнээс их ноён моргол шагналуудын нэг чадраавын дотоод амгийн шагналыг уран бүтээлч хүн болгон өрөөдөж явдаг. Тийм учраас өнөөдөр даваалрах маань энэ шагналыг үүсгэн Австралийн иргэн золоо урдч хурдын хамт олон Австралийн өдөртлөг Австралийн агууй хаяастаг зохиолчдод чаддаг мөн хөгжмийн зохиолч бидний баярлалаа. Охай! Төвөөрөө хайртай горнон санаж төмөн бэрийн чандаас бодол бэлчэн суугаад татал сайхан дуран шиг нэхэн дурсан сэтгэлд минь таньд багын минутад нэгэнгүй санагдах юм өрийн ширтийн цусдан нүдний өмнө ихэн өвсөц цугийн илгэн арган чамны чулуу татхан 30 жилийн өмнө яг байсан газараа урвжилсан хөгчлөө явсан ч үгүй янзаараа хин нэгний мөрөн арган чатай байгаа санагдсан хинсгэн ногооны үнээр анхиж баг шиг санагдсан ширхэгэн ганц чулуун сэтгэлийн мод туяатай сэрүүн атай нутаг тамби хөдөл мөрөн шиг арган чатай аргамжааны тэрхэн чулуу тойрон мэдээшлээ төдөх шиг аяа их мөрөн чамдааби тоосны үзүүрээс эргээстэй бодор цомын эзэн томын оширгүй Борсонжийн томын хүнчдөө их орны хон баруун хязгаар тэр сайхан буснууд 2008 онд бүтэн тойрж явах хонь зохиол тохиосон юм аа. Ингээд агуу дамжин сүргийн өрөөнхай архааны эрдэнэч тэр сайхан хоёр найрчтайгаа их орны хон баруун хязгаарыг бүтэн тойрж явахдаа бичсэн шүлгээ энэ эрхэм сайхан Монголын зохиолчдын гишүүн агуу чадруудын дотоодын шагнал даваа зэрэгтэн зориулж байна. Борсонжийн бовын хүнчдөө ходын зам дурдж эсэж туйлсан хүлэгмар шиг хүнчдөө минь хорвоогийн бүхэнгийн өөртөө чингээж хоомзсан гайхаад хүмүүсгүй шиг хүнчдөө минь дотоод ахуй дамбуусч мянган жил дүрийг харуулаагүй нууцлаг ертөнц хүнчдөө минь
хаягдуу сонсох гэж зорж ирдэг чамайг цэгц чулуун босоо сэтгэлдээ минь хатаатсан хүчтэй арга барагдан зорж ирдэг чамайг эмзэг сэтгэлийн чинь үдэ сонсдог их шиг яруу найрагчийн дотоод шамд дэмгэдгийг эмзэг сэтгэлийн чинь хүчит давтгаа яруу найргийн 100 жилийн тэсэл дэмгэдгийг надад хэн хэлдэ хүн чулуун минь ганцаардын дэдгэмдэр төрсөн гэрдэгэний нэмдэн судрагч нь дэлгэн уншмаар байна. Газар дээр унман хөнөршиж чадах юунд чи ядагдашгүй ер зоргч нь багтан дуудмаар байна. Мянган жил өөрийг чинь хулсан нарын эргийг мянган жил өөрийг чинь зүнэгсэн сахины эрчим хүчийг надад одоо хайрладаг хүн чулуун минь морины уруугаас орон зай тасран ертөнцийн бохоодос шовошин нисэж Монголын ихээр татах үлгэр номын удирдлагад болон намын хотос сэржигнэг тэр цаг борцонгийн говийн хүн чулуучи төгсгэгэрсэн бодод алган бодод оюунаа чам чингээс бүгдэнгэр төгөлдөр ариун ертөнц солдоо баярлалаа. Монголын зохиолчдын эвний удирдах зөвлөлийн гишүүн Монголын зохиолчдын эвний чагналт Болор цомын эзэн яруу найрагч Норвегийн долго маань Монголын зохиолчдын эвнийгээ төлөөлж энэ ахуй эхийн зохиолчдын үүсгэн байгуулсан Даштатын нацагдалтын хөнгөөр зохиолчдын эвний удирдах тусгал болгоноор хандуулж байгаа гардуулж байна. Баярлалаа. Нэг уяаны мөрд нэгнэн дагаж тавхин нэг хотын хөвгүүд нэгнэн дагаж өснөө гэж миний бямживын бүргаадрах томын мочиггүй нарагчтан зориулж бичиж байсан юм а. Суда хайхмууд суусан ч болсон чарагдан харагдах гэж үнэлсэхгүй харахгүй манан дундаас чарагдан судын цагаан салхи дөрвөн сумын нутаг цөмбөрхөн судын цагаангууд дөрвөн сумын нутаг нүүнэ энэ сайхан усуудын айхан шиг дэсэн нь тавын шоу агуу састагаан сухай мөнгөний бэкопай даваасар банд ангийн охид гэж хөөдгөн дууны үтсэн. Тэгээд 2-3 жилийн өмнө Монгол улсын урдны явуулсан зөвхөн цэрэн дондоо аяг хийсэн надад яриад явсан. Тэгээд тэр дуугаа би энэ хотелын тоглолт хичээлгээд саяхан хүлээж аваад тэгээд сураад болсон маш гоё надад одоо сонгуулийн 100 жилийн ойгоор сайхан дуутай боллоо гэж би маш их баярлж яваа. Тэгээд энэ хүрэлцээсэн хамсуулж байсан нэг төгсөлтийн даваасрынгийн дурж байсан ангийнх нь олон октоудад зориулаад даваасрынгийн шүлэг цэрэн дондын хөгжим ангийн охид гэдэг уугаа өргөн барья. Tsunami
шатууд болсон Монгол улсын соёлын наваа зүтгэлтэн Монгол улсын начин эрхэм баярхайг авъя. Багшийн бол одоо шавьраа багтаж шавьрын одоо хөгжиж байдаг юм өчигдөр хамаатан 1977 онд тогтсон донцлогыг одоо дэлгэр шаараа гэрээ төвшижсэн байна. Энэ хамтад одоо төвшижсэн. Тэгээд шантай нааны хапи энгийн хамтны өмнөөс гайхалтай элүүд инхвэж Орон бүтээлийг одоо бүтээгээрэй гэж өрөөгөөд одоо урлагийн янжин сан бурхан тавийн өргөж ирээн битгч байгээ. Манай англи хэлдэг ганцхан бадаг дууд. Усэг хамтдаад арбито зэрэгүцсэн алтрайхан багийн хитгэн хөдөлгөөн андэр дуршин дандаа хүүхэд хэвээрээ байна. Хүүхэд ихэнх сотон байна. Хүнний чихэн сотон дуудаа. Наад өссөн багын хөдөлгөөн насаараа нэгэндээ англи хүүхдээ. Баярлалаа. Наасандээ урдчлалыг хатчихээрөө ачааны сайсан хүсэвэрөө. Өөдөө гарууч өөрийнхөө бичсэн дуугаар төрсөн өдрийн бэлэг барихаар ирсэн ачаахан саранзаяа ачхуу дүүрэн баяр бэлэг дүүрэн бэлэг хиндэг дүүрэн оюун аюун бадар нарыг хөтлөөрье.
Захын маань содгийн хүү мөнгөний тоглолтыг ихэд маш их баяр хөөртэйгээр тэмцсэн. Дархан одын залуучууд театрын гоцол дуучин Монгол улсын цогийн тэргүүний ажилтан Батран гоцыг авъя. Самбацно багтаан зэрэгшилдэг. Цааны болон тиман ирхэн иргэдтэй наавсрах маань бидээс тавлан хөлсөрс таавд маш их баярлалаа өдрөж сайн хүсвэрөө. Үзэгдэл бүхэн бодол төрөлж, үрийг учруулах занхлаа. Үнэлэмж бүхэн сэтгэл тогтоож, үүлийг хүчлэх хөрөө юм. Эргээд харахад дурсамж зурлаж, зүрх томлуулах амар юм.
илээд харахад хойно гэрдүүл уран хэлтэй жаргал юм. Улирал дамнам хүртэл уртын лооны шмархай юм. Уусаар дамжин айлгуулах 7 бишиж цорой юм. Үрээс саяж үрээ үлдээн үндэс төшөлдөх урмал юм. Үүсгэл үгүйслийн хөрөнд барилцсан зургийн амьсгал солон юм. Айс айсхан зэрэг зүтэрлэг ашиг шингээсэн яруусан юм. Аяар сэтгэл хөдлөх сэвшин мандын татлаг юм. Нууцхан ирнэ ахын дээр асах далайн хүчит төрлөг юм. Нуурлах бэлгээр ирчис чанга уран зарлах орчил юм. Я таваас өргөдөг. Ямар ч таваас хамгийн гоё юм. Хавтан өшөг өгч нэмэлт өгч байна. Арал шантаа гэж мамаа гаргаж чад. Хайрц шуурбан өгч явж байна. Тэр төр таалагдаж. Тэгээд би хамгийн анхны дээжийн надад байж. Сари таны дээр шүтэж өчтэй гэж. Ингэж амарч байсан би тэр амтаа хүсээ. Яагаад гэвэл тэр надад шалтгаан надад бас амт хайсан юм аа. Тэгэхээр би эндээс таавахтай сайн хэлрэл энэ тоглолтын үсэг байгаа ахтаа хамгийн сайн гэрэл энэ байна ээжт би хамгийн сайн гэрэл яса хамгийн ээж шүү. Ёгоорой дөгөөний дайрыг би шүлгээрээ дайр. Би ээжийн тухай шалгаж байна. Дорхон багшаас би зөндөө залбирч хөөсөн. Буруу зөв хоёрыг ядаж санаж өгсөн юм уу? Бүр болсон ижидээ залбираач үгүй байх. Бусдад ирдэг хорвоогийн өнгийг надад таниулсан юм аа. Самгурын эрдэн зөндөө мөрөгсөн. Сайн данчиг хоёрыг минь ядаж санаж өгсөн юм уу? Давай сэтгэл ижидээ мөргөөч үгүй байх. Хамаагүй нүгээс намайг аварч байсан юм аа. Гамд тэгчдэн гээд зөндөө их мөрөгсөө. Гай гамья хоёрыг минь ядаж санаж өгсөн юм уу? Ганцхан заяасан ижидээ мөргөөч үгүй байх. Гармын орчлонгийн өнгийг надад таниулсан. Өгнөгийн үеийнхээ ууж дургүй хадаж улаан цусыг урсгаж жаргал зовоож төрсөн сангийн тулам аль шүрдээ эвчижийн намайг мэдхэд бурханы билэг гэж бэлгшээсэн юм байна. Боёдномын үсэг гэж дээдсэн юм байна. Төрийн сүл өршөөлөө гэж залбирсан юм байна. Төрсөн өргөн гэж альссан юм байна. Бурхан ном төр уртаа буруусан болохгүй. Буруутай чинь загсан шүү. Эцгийн цагаас энэ нэ хаалт энэ үгийг болгохгүй. Яагаад аваасны надаас хэдэн үеийг гэж би хэлэхгүй байна. Бороо ахын байгаа. Миний ахтай найз, тэрний ахтай найз. Тэгээд би жоохон имиж өгдөг байсан. Харин би наран шалтгаан унах гэж номыг гарсан тэр өдөр шуудаар үрчээ явж намайг таалцсан би бас өдөгшөөд. Энийг би яриа санагдсан. Тэгээд надад шуудаар хамаг садтаад ихнийх нь номыг аваад дачи анхных нь уншиж шүү гэдэг. Надад барьж ирсэн. Тэр болохоор би азтай. Тэгээд намайг шалтгаан гэж номчод ирэв. Тэр номчид чинь номоос тариг төрж болтугай гэж тэр үед очиж одоо ч хожиж номчид тухай шүлгэлээ. Хараацлын нор таныг ивэ болтугай. Уйдын хааны товрон хэшиг солон өгөж төрөх саяаны уулзах цэг шиг эмзэг үүр сүлдээ ламраасан дэлхийн чив уулгын усуусан дууссан ургаа хаалцар байт. Танан удаа наран сугамд солигдож хүрдэг
талын бор толгод унах шиг жоох харагддаг талсарн амгай чулууны хитрхийдээр амраадаг тагилтай сачгаар янцгаас хар азар муутай минь өвгдээцийн үлгийг өөрийн аав ээжийн үлцийг энэ муу бидний үлгийг эрх үрсийн үлцийг дээд сүлгийг үлгийсэн болохоор би бурхан нуруу гэдгийг дээр цоохой тэнгэрт ойлгох болохоор би сүмбрүүл гэдгийг дээд тэнгэрийн таглагтай болохоор би чигшин нуруу гэдгийг дэлхийд морны нэртэй болохоор би азар мууд гэдгийг дэрэгт нь өөрөө тоглож өссөн болохоор ноён нуруу гэдэг юм аа. Торон жин зэрэгтэйг далай гэж андуурдгүй болохоор би ахтай гүгд. Торон толгой хараацтай дөрөж наацсан болохоор бүр ахтай гүгд. Тэгээ би чинь гов ахтай гүгд. Телевиз жороо говь соёлын садаг. Тэрмээ таарч чинь хангай говийн төрлөг. Тэнгэр ээжийн доор хайр гэдэгтэй үлсээ. Хөдөлгөл хөрсдгийг хөвчөрдөг хар азар мууд гэж байгаа шүү. Тагиж хэрвээ чадвал 50 заяа гэж нэмээд тамаг бол аяаны хар азарын ороо. Таавал ахта амгийн сайныг өрөө хөрсдгийг таахын өргөдгийг тоонос наасаа байна. Тулгаанаас харцахгүй бадарч явуулгаа. Баярлалаа. За Монгол улсын соёлын гэрээний ажилтан цагдаагийн хошууч, аян зохиолч, Говьтай аймгийн хөкмөр сумын харьяат болоод ирээ. Самасаро. За энэ бүсэлсээ тав нээсэн өдрийн үчигний хөргөн дэвшүүлээ гэдэг. Задаа сумын шагналт яруунаарч даваа сэрэг та болон ханиж лүүх энэ орогийн хамгийн сайхан бүхнийг сэрэж даваа сэргийн шүлэг миний аяд хоо миний сайхан ээж гэдэг өндөр хамтад болоо. Sikti
Баярлалаа. Та бүхний минь нэгэн сайхан заяанд өөдөө бай. Гэр бүлчин амгалан инх байг. Дүүн сайхан ирэлчин дандаа биелж байг. Төвшин сайхан хөвөнчин дандаа засарч байг. Хүний сайхан хорвоо дээр хүн бол төрснийхаа гайхамшиг идэж байг. Хүү зүгшингийн орчин дээр Монгол хүн болснороо махраг байдаг. Хүн төрлөختний үргэлжил гэдгээр байгуулсан өвгнийхаа суувилэг Батанбоо байцгаая. Их мөнхнэс хотгоо. Баярлалаа. Засагт таны хөрчүүд Залгаа аймаг хотл өшөөнд зартай суутай гэгэрчүүд засагт таных зарилэг төвчаад түүх шэртэд замтай мөртэй гэгэрчүүд засагт таныхаа